За бүгдэнд өдрийн мэнд төргий подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэнсэн байна. За энэ удаагийн дугаарт маань эрчим хүчний ахлах инженер Баясгалан оролцож байна. За подкастт маань тавтай мөрөл. За бүгдэнд өдрийн мэнд төргий. За өөрийгөө та үзэгчдэд товчоор танилцуулбал. Мөнхтрийн Баясгалан гэдэг. За эрчим хүчний чиглэлээр хятад сургууль төгссөн, 11 он төгссөн. Төгснөөс хойш бол яг л энэ эрчим хүчний чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байна. 20 оноос эхлээд одоо томлоо гашуун сухад төмөр замын төсөлтөөр оролцоод ажиллаад явж байна. Эрчим хүчний багц ажлыг нэг бүхэлд нь хариуцаад зур төслийн шатлаас нэгтээд одоо ухсралт гүйцэтгэл улсын комисс, техник комисс, улсын комисс ажлуудад хүлээж өгөх ажлуудад оролцоод явж байгаа. Гэсэн тусдал. Эрчим хүчний инженер гэхээр одоо яг энэ юуныхаа ажил мэргэжлийнхаа талаар бас тайлбарлал тэ. Одоо яг ямар одоо үүрэг хариуцлага хүлээдэг яг одоо энэ мэргэжлийн онцлог нь юу юм гэдэг асуул. За эрчим хүч ч одоо яг хав эрсдэлтэй тал руугаа орно л доо. Одоо нөгөө цахилгааны инженер нисгэгч хоёр чинь нэг л удаа алддаг гэж бас тийм ярьдаг. Тэгээд манай эрчим хүчний салбар чинь болвол онцлогтой хатуу чанга дүрмтэй байдаг. За хэрвээ алдаа гаргах юм бол амнасаа алдах тийм өндөр эрсдэлтэй. Тэгээд дандаа хүний цусаар бичигдсэн дүрмийн тавуу ажиллаж явдаг. Өөр онцлог шин чанар нь бол бусад одоо энэ барилга байгууламж юм уу, зам мам ч юм уу энэтэй бол нэг ялгарах шинж нь юу байдаг вэ гэхээр манай эрчим хүч чинь бид хэд одоо өмнө говьд дэд бүтц байхгүй газар эрчим хүчтэй, цахилгаантай, дэд станцтай, шугамтай ингээ болгочихж байгаа тийм. Гэхдээ энийг барьж байгуулах нь нэг асуудал. Манай Монгол улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогч нь өөрөө бас нэг том ажил үүдэг. Яагаад тэгэхээр одоо та бид мэдэн шүү дээ одоо дөрөвдүгээр цахилгаан станц дээр нэг осол аваар гарлаа гэхэд улс орон даяараа эрчим хүчгүй болж идэг тийм. Тэгэхээр юусоо нэг цэг дээр тийм асуудал гарахад нийтээрээ эрсдэлд орох юм. Одоо аюултай байдаг. Тийм тэгэхээр яг манайх ингээ шинээр эрчим хүчний барилга байгууламж ингээ бариад Монгол улсын нэгдсэн сүлжээнд холбоно гэдэг чинь бас тэр хэмжээгээр бидэд өндөр хариуцлага үүрэж байгаа. 5-7 гашуун сухад чиглэлийн төмөр замын зохицолбор төсөл. За энэ бол бас маш том бүтээн байгуулалт байгаа шүү дээ. Тэгээд энэ том бүтээн байгуулалт дээр яг өөрийнхөө одоо оруулсан хувь нэмрийг одоо дүгнээд хэлвэл тэ. Яг ийм одоо ажлыг хийснээрээ одоо би өөрөөр одоо бахархаж байна гэдэг ч юм уу. Мэдээж одоо энэ төмөр замын төсөл чинь 50-60 жилдээ нэг одоо хийгдэж байгаа юм төсөл тэр тусмаа одоо ийм урт төмөр замыг ийм богино хугацаанд барьж байгуулна гэдэг чинь бас амруу том ажил. Тийм ч олон хүний хүч хөдөлмөр нойр хоолгүй явж байгаа ямар ч зэн төсөл яагаад гэд бүгдээрээ гасцгааж байна. За үүний нэг хэсэг нь бол эрчим хүчний салбар. Мэдээж одоо шинээр барилга байгууламж барилаа гэхэд эрчим хүчгүй бол байна гэж байхгүй тэрийг бол төсөөлөх бол байхгүй. Ямар нэгэн байдлаар л эрчим хүч шаардлагатай болж идэг. Оролцооны хувьд бол эрчим хүчний салбарт бол нэлээд томоохон одоо бас ухсралт шинэлэг бүтээн байгуулалт болсон гэж бодож байгаа. Яагаад гэх юм бол манай энэ төсөлтөөр чи 2 эхлэхэд 35 кВт-ийн агаарын шугам барьсан. Энэ агаарын шугам маань одоо за Монгол улсын хэмжээнд байтугай одоо дэлхийн хэмжээнд ярих юм бол 2 эхлэхэд 35 ийм агаарын шугам ийм урт шугам бол байхгүй. Тийм. Яагаад би байхгүй гэж хэлж байгаа вэ гэхээр уул нь бол эрчим хүчний системд 35 кВт-ийн агаарын шугамыг ийм уртаар хийдэггүй байхгүй. Гэхдээ манай бодлого зохицуулалт хийдэг төрийн байгууллага яам болон диспетчерийн үндэсний төвгээд байгууллагууд тооцоо судалгаа хийж үзээд за ийм 270 км агаарын шугам барихад болох юм байна гэж үзээд тэгээд түүний дагуу зур төсөл ингээд шугам барих дэд станц байгуулах ажил бол хийгдсэн.
Яг анх техникийн комисс 22 оны 7 сард ажиллаад хүчтэл залах үед бол би бол дотор нэлээд бас санаа зовж ирсэн. За ийм урчгум залгаад хамгийн сүүлд өсвөл хэрэглэгчдэр одоо хүчтэл уналт ер нь хэр болж очдөг бол яадаг бол та гэд шүнжэнгөө бидэд явж байгаад нөгөө өглөөнөөс эхлээд улсын комисс чинь техникийн комисс чинь бүх объектуудаа үзэж шалгаад яваад за болох юм байна гэж бичиг цааснууд нь яваа саналаа өгөөд тэгээд залгах гэсээр байтал шүн болчихж байгаа байхгүй. Тэгээд яг бид нар шүн залгаж ийсэн. Тэгээд хамгийн эхлээд зэрэглээ дистанц гэж манай 5-7 талаас дижигдэж байгаа 5-7 өртөөг дижигж байгаа станц байдаг. 10 кВт-ийн хувирлах байгууламжаар 5-7 өртөөг эрчим хүчээр хангах зорилттой ийм станц байж байгуулж байна. Гашин Сухбат бомт руу өнөөдрийн байдлаар шугамын ажлын хувь бол 76% гүйцэтгэлтэйгээр үргэлжилж явж байна. Тэрийг шүн 1-2 цагийн үед залгасан. Гэл цэлийгээл гоё гэрэлтэй болоход тухайд бол аюу гоё мэдрэмж авч ирсэн. Залуу инженерийн хувьд одоо яг нь өөрийнхөө салбарыг те ирээдүйн хэтийн ирээдүйн хөгжил цэцгэлтийг юу гэж харж байна вэ? Би чи ер нь бол дээд сургуулаа нэлээд хажууд төгссөн юм. Одоо тэгээд 11 он төгсөөд ирэхэд бол Монгол улсын эрчим хүчний салбар чинь төрсмө зүүн аймаг, баруун аслагдсан баруун аймагуудаар эрчим хүч огт ороогүй холбогдоогүй тийм сумдууд зөндөө байсан. Сүхбаатар аймаг, Говьлтай аймаг гэх мэт аймагуд төл. Түүнтэй харьцуулах юм бол одоо энэ чинь 12-3 жил өнгөрсөн байна. Одоо өнөөдрийн байдлаар бол эрчим хүчний салбар бол орон даяар ингээд эрчим хүчний системтэй болчихсон. Ямар ч байсан өнөөдрийн хувьд тогтцохлгаангүй тийм аймаг сумдууд бол алга. Тэгээд сүүлийн үед бол орчин үеийн технологи дэвшилтэд энэ технологи санаануудыг ашигласан юм тав төхөөрөмжүүд их тавигдж байгаа. Тий. Манай төслийн хувьд ч гэсэн бид нар одоо агаарын шугамынхаа дундаа 35-ын эрклозерийн пункт гэж ярьдаг шугамыг хэсэгчил тасалдаг тийм объект. Тэрийг бол Австралиас авсарч огсор суйрлуулж нийлүүлсэн. Тий. Гэх мэт ийм дэвшилтүүд бол байгаа л та. Үүнээс өмнө бол манай эрчим хүчний систем чинь Оросын дандаа нэг 60-70 оны хамгийн бүдүүн боргийн хуучирсан тийм тоноглолтыг нийтлэгээр авч ашигладаг байсан. Одоо ч гэсэн байгаа л та. Гэхдээ миний хувьд бол ийм том бүтээн байгуулалтын дээр тийм бүдүүн багийн бүдүүлэг тийм өнгөрсөн зууны юмыг ашиглая гэж бол бодоогүй. Айл болох дэвшилтэд юмыг ашиглаад сүүлийн тав төхөөрөмжийг суйрлуулна гэж бол бодож исэн. Тийм тэгээд тэр маань ч гэсэн одоо ингээд ямар ч гэсэн ажил болоод хийн ажиллаад явж байна. Салбарын хөгжил эрчим хүчний салбарын хөгжил бас сүүлийн жилүүдэд бас илүү өргөжиж шин шатанд гарч байгаа гэж харж байгаа л та. Бод группийн хувьд бас одоо бүрэлдэхүүн цэглэгээ станцын төсөл дээр ажиллаж шүү дээ. Таны хувьд ер нь яг энэ эрчим хүчний салбарын хөгжил ер нь ямар шатандаа явж байгаа гэж хардггүй. Яг энэ сүүлийн одоо 4-р цэглэгээ станцаас хойш бас нэлээд том бүтээн байгуулалт болж шүү дээ. Бүрэлдэхүүн бол тэгэхээр энэ талаар бас үзэл бодлоо хаваалцвал. Тий, одоо манай улс чинь эрчим хүчний айгуу тийм хараат байдалтай дутагдaltaй. Одоо сүүлийн хэдэн жил олон жил явлаа шүү дээ. Хоёр талхаа урхаа бол бас эрчим хүчний их усрээ өөрсдөө хангана гэл станц барих бол тийм төлөвлөгөөтэй гэх мэтийн өөрлөлжүүтийн станц бол баригдаж байгаа нь би бол баярлж байгаа. Эрчим хүчний дутагдлаас бол бага биш нэлээдгүй хэмжээнд хөнгөлөгдөнө. Тэгээ одоо үүнээс гадна нөгөө
ус цахилгаан станцуудыг бас бол манад барих зөндөө боломжууд байдаг боловч одоо хүмүүсийн хөвшмөл ойлголтууд байх шиг байгаа. Байгаль экологи ингэн гэл те эсэргүүцэх гэж их байгаа. Тэр хүмүүст ойлгуулах нь чухал байгаад. Эрчим хүчгээр одоо байх ямар ч арга байхгүй шүү дээ тий. Тэгэхээр тэр нэг хоноход л яаж хүнд байдалд орох вүлээ. Тэгэхээр уулын станц одоо хамаагүй тэр нүүрс шатаадаг станц нөө долооны станц нөө тий усан цахилгаан станц нөө нарны их усрээр нөө одоо салхи нөө хамаагүй бидэнд одоо барьж лээвэл болно. Сайн. Миний хувьд бол бөөрөлжүүдийн станц баригдаж байгаа нь бол сайхан санагдаж байгаа юу. Инженер хүний хувьд те эрчим хүчний инженерийн хувьд би нэг цаашдаа нэг иймэрхүү одоо төсөлтөөр ч гэх юм ийм бүтээн байгуулалтаар ажиллаж үзсэн ажилмаар байна гэсэн ямар мөрөөдөл байдаг вэ? Зорилгоч за мөрөөдөл ч гэдэг нэг түрүүлс одоо би төгсөж ирсэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ нэг усан цахилгаан станцын нэг 3 төсөл дээр ажиллаж исэн байна. Нарны станц дээр бас ажиллаж исэн байна. За салхи бол байгаагүй ажиллаж байгаагүй. Тэгээд дулааны станц бол бас байгаагүй. Тэгэхээр яг зүгээр сэргийгд гэрчим хүчнээс бол салхин станц дээр бол одоо ажиллах ийм боломж явах юм бол сонирхол байна. Тэгээ мөн дулааны станц дээр ажиллаж үзэж байгаагүй саяны энэ хоёр. Манай Монголын хувьд одоо сая дурдлаа штэ салхин нарны гэл тээ их усртэй. Монголын хувьд болохоор ямар их усртэй цахилгаан станц одоо барьвал бүтээн байгуул илүү дөхөн байдаг юм лээ. Юу нь бол бүгд боломжтой. Сэргийгд гэрчим хүч гуруула боломжтой. Салхи, нар, ус. За бид манад нүүр сангалттай учраас дулааны станцууд бас барих хэрэгтэй. Гол нь нөгөө зардлын асуудал, ашиглуулын коэффициент бас байна. Миний анзаарснаас бол яг Монгол улсын хувьд бол нөгөө усан цахилгаан станц жоохон хүндрэлтэй. Яагаад тэгэхээр дулааны удирдал нь богинохон. Нөгөө гол нь хөлтөж нь 70 цөөрн үүсгэсэн хөлтөждөг болохоор нар болон одоо салхин цахилгаан станцуудыг л болонд хүү бариул бас зардлын хувьд ч бас дулааны станцууд бол ажсан өө баг болж байгаа. Ер нь бол нэг инженер сайтай улс хөгждөг гэж гэлцдэг шүү дээ. Тэгэхээр манай улсын хувьд ер нь нэг юм дэлхийн жишгт хүрсэн хот улс болохын тулд ер нь залуу инженерүүдийн оролцоо ер нь хэр нөлөөтэй байна. Ер нь танай салбарын инженерүүдийн одоо хүний нөөцийн хувьд тэ хэр их байна. Дахиад олон инженер чадах болох шаардлагатай байдаг. Тэгээ ер нь Монгол улсын хэмжээнд аль ч салбартай хүний нөөц ер нь хангалттай гэж би боддгүй. Тэгээ өөрийн мэддэг салбар эрчим хүч бол бас тийм одоо хэлбэг биш. Инженер боловсон хүчний хувьд бол. За тэгэхээр яг одоо эрчим хүчний салбараар төгсөж байгаа сургуулиуд зөндөө байна л та. Одоо TIS, одоо HIS гэх бусад хоёр сургуулиуд ч бас байгаа. Гэхдээ яг олон төгсөж байгаа ч гэсэн бас энэ хүмүүс маань яг энэ эрчим хүчний салбар дээр ажиллахгүй цахилгаан инженерийн энэ хэрэгжлээ төгсчөөд өөр ажил өөр юм салбар руу ороод ингээд яваад байдаг. Гэхдээ яг энэ нэг талаараа бас нөгөө мэдээж хүн чинь ажил хийх гол зорилго нь юу юм мэдээж цалинтай орлоготой тий байхын хувьд л тулд тэгдэг шүү дээ. Тэгэхээр яг эрчим хүчний салбарын хувьд бол үнэлэмж бол бас тийм сайн биш. Тийм тоогоор гэдэг. Энэ бас нөлөөлдөг байх гэж бодож байна. Тэгэхээр хүндрэлтэй тал нь танд юу ийсэн бэ? Яг энэ 5-7 гашуун сухад чиглэлийн төмөр зам дээр ажиллах энэ хугацаанд хүндрэлтэй асуудлууд юу байсан бэ? Түүнийг бас даван туулахад те одоо та яаж даван туулж исэн? Тэр талаасаа та ингээд эргээд дурсаад одоо бодъё л та. Бас энэ ч бас сонслогтой говийн бүтээн байгуулалт гэж байна. Тэр юу ч байхгүй тал дээр яхад. Мэдээж одоо аливаа юм тэгвэл дандаа сайхан дардсан байгаад байхгүй шүү дээ. Тэг хүндрэлтэй тал бол одоо төслийн хэмжээнд юу нийт дээр л хэлэх байх. Мэдээж яг дөнгөж ажил эхлээл за халан тална гээл байжсэн чинь нөгөө ковид гэдэг юм гарсан те. Энэ бол манай ажлыг бол
бүр асар их хэмжээгээр хойшин татсан, уйсан. За тэгтээ ямар ч байсан энэ хил гайл хаалттай юм үед бараа материал авчирч чадахгүй юм үед манай худалдаа авалтын одоо хилцийнхэн бол чадах чинээгээрээ бол ямар ч байсан тим хүнд нөхцөлөөр шуурхаа бол бараа материалаар бүр ингээ огт тасалчихгүй ч гэсэн тий гээд яваад исэн. Тий. За хоёрдугаарт бол чинь өмнө говьд хийгдэж байгаа нөгөө нутаг орны онцлог байна л да нөгөө айгүй их шуурхтай хавар намар хоёр амар их шуурна. Энэ бол ажлын бүтэмжийг бүр эрс бууруулж исэн. Тэнд ч одоо ямар амралт өдөр гэж байхгүй шүү дээ. 7 хоногийн 7 өдөр л өдрийн дор хаяж 11 цаг ажиллаж хийсэн. Гэтэл шуурах юм бол 1-2 өдөр шуурна. Ингээдлээ тэгэл ажлууд хойшин тавигтай л. Олон хүнд хэцүү шуурга байсан байхгүй шорон шуурга байсан. Тэгээ эн чинь нэг ажлыг 2 хийх ингээд нөхцөлөг бүрдүүлж байгаа байхгүй. Тэгээ яадаг вэ гэхээр одоо шугам байхад чинь нөгөө анкер гэдэг юм том төмөр бүтээцүүд ухсардаг. Тэрний суурь чинь мэдээж аюу том суурьуд байна. 2-70, 320 мөрийн өндөртөө тийм бетон суурьуудыг хөрсөн тухайд суулгаж өгдөг. Талхаан дамжуулах агаарын шугамын тулгуурын өндөрлөгөөг хийх ажил яг одоо талбай дээр явагдаж байна. Одоогийн байдлаар ингээд хуучин тулгууруудыг буулгаж шинэ тулгууруудыг босгох ажиллагаа хийгдэж байна. Энэ Клей Энержи Аз буюу салхин паркийн үйл ажиллагааг бүрэн хэвийн ажиллагаанд оруулахад бол үндсэндээ нэг 4 хоногийн ажлыг бид гүйцэтгэх ёстой. За 7 цаг 57 минутанд чугамыг тасалж хүчтгүү болгосоо. Техникийн арга хэмжээний дагуу ажилдаа орж болно. Төшөөл олгож байна. За сонслоо. За 8 хондод өгөөч. Зөөлг нь ар бороо өргүүлчих. За зогсоогоорой. Тэгээ манай нөгөө гүйцэтгэгч компаниуд ч юм болохоор нөгөө бүх нөх мөхөө авахад ингээд магтрал чигжээс мэгжээсээ хийгээд суурай 50-гээ байж тэл шуурчдаг. Тэгэл 1-2 хоног шуурна. Шуурга намдаа л яваад очихоор тэр 3 м нүхний талан шахуу ингээд илсээр дүүрсэн байд. Дахиад нөгөөтгөө ухна. Гэх мэт юм бол бүр маш их тохиолдож байсан. Тэгээд энэ бол ажлыг бол нэлээд хошин уйсан татсан ийм өндөрлүүд бол байна. За үнээс гадна нөгөө овдч нөгөө бороо ордгоо газар нэг орхлоор ингээд нилийтэл нь үер болтол бороо орчдөг. Тэгэхээр эн чинь бас нөгөө нэг усан нөх юм аа ингээд ус дүүргээд байж чинь тэ. Дахиад нөгөө нэг усаа шавхаж ийж хатааж ийж явдаг учраас нэг өдрийн энэ ширүүн бороо ороод гэхэд энэ бол ажлыг 2-3 өдөр ч юм уу хойшин татчихж байгаа. Тэгэхээр яг л ингээд өнөөдөр ийм ажил хийн маргааш ингэ төлөвлөсөн байсан юм. Тэгэл хойшин тавигдал явж байгаа. Ийм өндөрлүүд байна. Бас л эрэгтэй байж тээ. Тэгээ энэ төсөл чинь бас ингээд энэ төслийн хувьд бол чанар бол нин тэргүүний зорилт байсан шүү дээ. Тэгээд чанарын хяналтын бас хөндлөнгийн хяналтууд бол ингээд төрөл бүрээр л орж исэн. Яг гол нь чанартай ийм эрчим хүчний одоо энэ дэлхийн холбоог үүсгэхэд хэр одоо харж ив те. Эргээд чанарын хяналтууд хэр хийгдсэн. Чанар гэдэг дээр та ер нь хэр сайн баталгаа өгөх вэ? За манай төсөлтөөс чинь бол манайх чинь бол барилга угсралтын хэлтэс. Тохиол бол боёрч хүчний барилга угсралтын хэлтэс. Тэгэхээр бид хэд яг угсралтын дээр нь хяналтаа тавиад явж байгаа ч гэсэн давхар нөгөө чанар хяналтын хэлтэс маань бас цуг
давхар хяналт тавиад явж исэн. Тэгэхээр би ер нь бол одоо энэ шинээр борцсон байгууламжийн одоо объектууд одоо хэвийн ажиллагаанд нь бол огт хэрэгэлцэхгүй. Тэ. Яг зүгээр нь шугам барьж байгаа. Шугам бол хөрсний чанараас болоод жоохон сулал молралтай тийм бол гардаг. Шугамын одоо тулгуурууд нь далих юм асуудлууд бол гардаг. Энэ ихтэй зөвхөн говьд гэлтгүй нь хангаад ч юм уу энэ хаач юу нэг гарч лээдэг л асуудалтай. Тэгэхээр манай дээр бол нийтдээ 1400 гаруй одоо завсрын төмөр бетон тулгуур босгосон байдаг. 272 км хагаар шугамд. Үүнээс бол нэг тодорхой хэмжээний тулгуурууднаас хазаалмаа залт өгөх. Энийг бол яг зөвхөн нэг зөвшөөрлөлтийнхээ ажлынхаа явцад тэгшлээд ингээд явчихна. Энэ жил нэг тэгшлэн, эх жил тэгшлэн ингээд өөртөө ингээд байлгах нэгтэй яваад дахиж хазаах хэрэг болчдөг. Үүнээс бусдаар бол нэг тийм одоо хийсэн ажилдаа эргэлзээд байх тийм бол байхгүй чанарын хувьд бол асуудалгүй. Тийм одоо гол нь нөгөө захиалагч байгууллага 5-7 төмөр зам маань хэр сайн тэрийг арчилж хамгаалж ашиглаж явах вэ гэдэг чинь л бас чухал том асуудал байна. Тэгээд бас нөгөө нэг шин дэвшилтэд бас юм зүйлсийг нэвтрүүлсэн байгаа шүү дээ. Одоо эрчим хүчний одоо тэр станцууд тэгээд одоо ер нь бол автоматжуулалт гэдэг юм бас энэ дээр нэлээд шинэлэг байсан байх гэж байна. Бага. Манай дээр гэхдээ энэ эрчим хүчний системийн автоматжуулалт SCADA бол нэвтрээд одоо бас нэлээд хэдэн жил болчлоо л тоо. Тий. Яг манай төслийн хувьд бол шинээр байгуулсан зэрэглээ гэдэг станц дээр бол SCADA систем яг төвлөрж байгаа. Яа гэсэн үг вэ гэхээр энэ зэрэгдээд станцаасаа энэ маань бол 5-7 өртөөний орчин байдаг станц байхгүй. Энэ станцаасаа одоо урагшаа чиглэлд байгаа, гашуун сухаа чиглэлд байгаа станцуудынхаа бол бүх мэдээллийг бол алсаас аваад хянах юм боломжтой. За зөвхөн мэдээлэл хараад хянахаас гадна хүн бас удирдах болно. Залгах таслах үйлдэлийг бас хийж болдог. Тийм. Ийм шинэлэг юм бас нэвтэрсэн. Баясгалан инженерийг дээр мэдээд идэг. Яг баясгалан гэдэг хүний хувь хүн талаас нь та өөрийгөө тодорхойлвол. Манай одоо яг хэлсэн одоо надтай ойр ажиллаж байгаа инженер шүү дээ тий. Ааштай л гэдэг. Ааштай. Тий. Мухааштай л гэдэг. Нялцгаа ч юм уу тийм нэг ингээл найл гэдэг тийм байхгүй. Аашилдаг үе магадгүй. Тийм. Ой бол тэгжил тодорхойлох юм. Таны хобби чи юу вэ? Хамгийн сайн одоо хийж чаддаг зүйл гэдэг ч юм уу. Хобби ч одоо би ер нь кино үзэх их дуртай. Тэгээд хүмүүс гайх бах юу цэцэг ургамал их тарих дуртай. Тийм заслгаан цэцэг байна. Гэхдээ ер нь яг хөвчлэн нөгөө үр жимсээ өгдөг тийм ургамал ногоо тарих дуртай. Одоо гүцэлцгэн гэртээ бол гүцэлцгэн одоо огурцын эрдэнэ шиш хүртэл тайлж хийсэн. Тийм тэгээд яг ингээд ямар нэг юм ингээд өрнөөс нь юм уу бүр багт байхгүй ургуулад тэр нь эргээд надад ингээд одоо жимсээ өгөөд тэнийг ингээд аваад идээд хүүхдүүдтэйгээ хуваалцаад ингээд аавынханд харьсан юм ногоо юм жимс гэдэг. Тэр гоё үед амьдралаас авдаг гоё мэдрэмжүүдийн нэг ба шүү дээ. Ингээд мэдээж ингээд ажил амьдрал дээр гарч байгаа стресс бухимдлыг ерөөхдөө хүн эцэг навч ингээд ногоотой ингээд ажиллаж байхдаа стрессээ тайлдаг гэдэг чичраас тэр бол үнэн мэн үү? Үнэн. Би ч одоо өглөө босоод нөгөө ургамлуудаа харна жоохон хатах гадайвал услан тэгээд аль нь юу н гоё ургаж ийн яаж нэгэл тэрийг баг ингээд өчтөр юм байсан өнөөдөр юм болцсон байна гэдэг хэмжих нь холгвол гэдэлтэй. Тэгээ ургамлч нь одоо нөгөө хөрсөн тарихаас гадна нөгөө гидропоник гэдэг усан тариалт бас байдаг. Тэгээд сүүлийн үед бол бас усан тариалтыг бас нэлээд сонирхож
одоо гэртээ тарьж үзэж байгаа. Таны ер нь хамгийн их зориг гаргаж хийжсэн үйлдэл шийдвэр юу байсан бэ? Өөрөөсөө хамгийн их зориг гаргаж хийжсэн. Гэр бүлдээ цаг гаргаж чадахгүй энэ асуудлаас болоод би гэр бүлээ нөгөө цэцгийн суман дээр одоо нүүж очиж исэн байхгүй. Ба бүр төслөөд агаад уу? Тий, тэгж исэн. Нөгөө цэцгийн суман дээр тэнд цэцгийн хороол дээр байр түрээслээд тэгээд нүүж очиж исэн. Тэр одоо тэр цэцгийн сумын тэр цэцгийн хороолч нь бол айгүй жижигхэн талбайтай байрнууд нь одоо Viva City шиг л гэж хүмүүс яриад тий харахад яг гадна талаас бол тийм шүү дээ. Тэгээд түрээссэн байр болохоор 20 м квадратын байр байсан. 20 м квадрат ч одоо нэг тэр 6 футын контейнер шиг л бараг л. Тэр контейнер чинь нэг 24 м квадрат ч юм уу байдаг. 12 футын контейнер шиг, 40 футын контейнер шиг. Тийм л хэмжээтэй. Ороод баруун эргээл 0 хажууд нь галтгоо гэдэг. Тэгэл ортой гэдэг. Тэгээд тэнд чинь 3 хүүхэдтэйг амьдна гэдэг бол бас хойд бол хэцүү байсан. Гэтэ тэгээд ямар ч төслөө дагаад ингээд явсан. Хүүхдүүдийн хичээл амарцсан 103 сарда явж исэн. Тэгээд энэ шийдвэр бол бас нэлээ хүндхэн шийдвэр байсан. Тэгээ бас гэр бүлээ гэсэн бас том сэтгэл байна шүү дээ. Тийм ойр байх тийм. Тийм гэр бүлтэйгээ бас ойр байхаас гадна бас нэгэн тэхлүүсээ ажиллаа бас дуусгачих тийм хүсэл бол байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс биш бол за би энд ингэж гэрээсээ хол ажиллаж чадахгүй юм байна болий гэд аюул бол хайхлах халтаа зарим хүн бол тийм. Таны хувьд одоо салбартаач тэр тий ажил мэргэжлийн хувьд ерөөхдөө баггуу туршлага хуримтлуулсан инженер гэж бодож байгаа. Яг ингэ дөнгөж одоо ажлын гараагаа эхэлж байгаа одоо дүүнэртэй залуу инженертэй та хандаж хэлэхэд одоо магадгүй та өөрөө ингэ дөнгөж одоо ажлын гараа эхэлж явах байсан үе тэр баясгалан дээр эргээд очиод хэлэхэд ч гэдэм үү тий. Юуг одоо яг мэргэжлийн хувьд мэргэжлийн инженер ахын хувьд зөвлөж хэлэх вэ? Залуу инженерүүдэд зөвлөхөд бол мэдээж ахалж байгаа юм уу одоо олон жил ажилласан туршлагатай инженерүүд салбартаа тэргүүлж байгаа хүмүүс бас зөндөө байгаа шүү дээ. Тэр хүмүүстэй одоо харилцаа холбоотой мэдхгүй юм аа гол нь асуух хэрэгтэй гэж. Би 16 оноос нэг 19 оны хооронд 20 оны хооронд 4 жилийн хугацаанд оюутлахад бас ажиллаж байсан. Тэгэхэд нэг экспат залууч байх те тухайд надаас мэдээж Ахмадын инженер байгаа шүү дээ. Би тэр цуг юу нэг явдаг цуг одоо ажилдаг байсан. Тэгээд надад хэлжсэн байхгүй. Одоо асуухаас битээ мэдхгүй юм асуу. Одоо асууж байгаагаа чи өөрийгөө би нэг мэдхгүй одоо юм байна тэнийг байдалд орно гэж битээ бодоо. Чи тэрийг асуухгүй өнгөрч байгаа чинь тэнийг юм шүү, тэнийг үйлдэл шүү. Тэгэхээр асуухаас битээ гэж хэлжсэн байхгүй. Тэгээ энэ үгийг би юусэн мартдаггүй. Тэгэхээр залуу инженерүүдэд хэлэхэд яг энэ бол яг үнэн үг. Өөрийнхөө мэдхгүй юм хүн асууж ижил мэдэн шүү дээ, тийм. Энэ яа тий. Энийг би мэдхгүй байна. Тайлбарлаад өгч. Тэгэхээр юусэн асуухаас битээ. Манай монголчууд ч бас юу нэг юм дотгошоо хүмүүс ч дээ, тийм. Тийм асуудгүй. Тэгэхээр юусэн нээлттэй ингээд асуухаас битээ. Хүмүүсээс мэдхгүй юм асууж. Хүн юм мэдхгүй байж болно тий. Одоо хүн юм мэдхгүй байж болно. Гэхдээ мэдхгүйгээ мэдхгүй ах шиг аюултай байдгүй гэж би нэг газраас сонсч ирсэн. Тэр одоо тийм ойролцоол адилхан. Яг тэгэхээр хүн санагдсан надад. За ингээд бидний подкаст ингээд өөр өндөрлөж байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж байна. Сонирхолтой ярилцлагыг өрнүүлсэнд танд маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхний ажилд гэсэн одоо цаашдынхны ажилд амжилт хүсье. Тэгээ олон зочид оролцуулаад олон гоё цуврал дугаарууд гаргаарай.
За үзэгчдээ энэ удаагийн дугаарт маань Body International компани эрчим хүчний ахлах инженер Баясгалан оролцлоо. Хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Баярлалаа. Баяртай. За баяр та.